Уул усан жигдэрсэн улс Монгол орныхоо сонсогч үзэгчдээ энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. За дэлхийн монголчуудын эрт босвол нэгийг сонсно урайтай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань эхэлж байна. За нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч ундрах одгоо найруулагч Эрдэнэ мөнх нар хүргэн. За мөн продюсер Бат хоёртаа баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт цэргүү уужим амьсгалын ханиалганы эхний өдрөөс эргэлэх АЦЦ. За мөн ондоогийн сарын багцууд гал 100 болон тал 100 хэмээх хоёр анзын сонголттой боллоо гэд ондоо хамтран ажиллаж байгаа. Тэг гоё нэртэй те. За өглөө нэмэнд ундрагч. Өглөө нэмэнд сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайхан өдөр эхэлж байна. За өнөөдөр 2020 оны шүү дээ. Өнөөдөр 2025 оны 261 дахь өдрөө он дуустал 104 өдөр үлдсэн байна. Би ч өчигдөр өстө он сарын өдрөө амдураад баларсан шүү дээ. Өнөөдөр бол пүр гарыг. За би цаг агаар биш Ведерцковцгийн мен сайтаас Улаанбаатар хотын ойрын 5 өдрийн цаг агаарын мэдээллийг хүргэе. Улаанбаатар хотод өнөөдөр 17 хэмээн дулаан байна. Маргааш буюу Баасан гарагт 16 градусын дулаан, Бям гарагт болохоор 18 градусын дулаан, Ням гарагт 20 градусын дулаан. Гэхдээ эрт 7 хоногийн даваа гарагт яг одоогийн байдлаар бол 15 градусын дулаан бороо орно гэсэн байна. За энэ хагас бүтэн сан тэгтэх гой дулаахан байх юм. Харин тийм 18 20 гэдэг их хайтайхан биш үү? Борошоор алга. Тий энэ хагас бүтэн сан сайхан гэр бүлээр агаарл бол те. Тийм. Ёстой агаарл. Тийм шүү. За. Тийм байна те. За би мэдээлэлээсээ эхлэх. За тэгээ. За өнөөдөр Voyager 1 хөлөг дэлхийн сар 2-ын яг зэрэгцэж байж байгаа зургийг нэг нөгөө кадр гэх нь нэг зурагт буулгасан өдөр. Анх удаа. Ер нь Voyager хөлөгч нь дэлхийн зургийг хамгийн анх удаа гаднаас нь авч биднэрт харуулсан юм байна. Тэгээд одоо сар дэлхийн хоёрыг нэг дор ингэж бас анхнаас нь авч биднэрт харуулсан юм байна. Тэгэнгүүт нь тэрийг юм сонирн байж магадгүй аваад. Сонирн байна. Баярлалаа. За NASA Voyager 1 хөлгийг 1977 оны 9 сарын 5-ны өдөр Бархас бод санчир гаригийг судлах зорилгоор хөөргсөн. За тэгээ хөөрснөөсөө яг 13 хоногийн дараа 1977 оны 9 сарын 18 буюу өнөөдөр дэлхийг сартай багтаасан зураг аваад дэлхий рүү илгээсэн. За энэ зургийг өштэй 1166 сая километрийн зайнаас авсан байгаа байхгүй юу. За тэгээд энэ бол сансрын хөлгөөс авсан нэг кадрт дэлхий болон сар хоёулаа багтсан анхны зураг. Тэгээд тухайн үед бол хөлөг яг Эверестийн харалдаа дээгүүр явж исэн юм шиг байна. Гэтэ нэлээд хол 11.6 сая километрийн зайтай байсан. Тэгээд яг тэр үед нь дэлхийн нөгөө Эверестийн одоо төв балбтай хавцаа те юу болж исэн. Нөгөө шүн болж исэн. Тэгэхээр зураг бол ер нь жоохон тал нөгөө нэг хавирган хэлбэртэй гарсан хоёулаа сар дэлхий. Тийм байна. Энэ зураг нь одоо яг өгч байгаа найруулагч. Тийм багаад. Юу сартай дэлхийн хамгийн анх удаа селфи хийсэн зураг өдөр юм шүү те. Селфи нэ хөлөг манад хөрөмжл аваад байгаа шүү дээ. За тэгээд хүн төрөлхтөө ер нь түүхэнд анх удаа дэлхийн болон сарыг ингэж окторгоогоос бүр алсын зайнаас авсан зургийг харсан. За үүнээс гадна Voyager-ын нэгийн авсан бас нэг өөр зураг байдаг. Тэр нь бас их алдартай. За. Тэр жижигхэн цайвар цэнхэр цэг бол манай дэлхий гээд нэг юм зураг харж байсан. Харж байсан. Бүр нэг жижигхэн цэг харж байсан. Тэрийг бас Voyager нэг авч өгсөн. Тэр зурагны нэр нь үнэхээр алдартай юм лээ. Pale Blue Dot гэдэг нэртэй. Pale Blue Dot. За. Цайвар цэнхэр цэг гэсэн нэртэй. Тийм. За энэ зургийг авах санааг нь болохоор анх одоо орон судлаач, гариг судлаач, босол сансар окторгын талаар нэлээд сайн судалсан, насаараа профессор хийсэн Карл Саган гэдэг хүн юм байна. Энэ хүн анх энэ Voyager NASA-т бас зөвлөгч юм уу ямар нэг байдлаар ажилладаг байсан юм байна л та. За. Voyager-ыг явж байхад нь юу яая одоо яг манай нөгөө нэг гаригийн тойрог зам манай гаригийн тойрог зам. За ер нь бол манай нарны аймгаас гарч исэн гэсэн үг. Тэгээд тэр үед явж байхад нь за байж байгаараа дэлхийн ер нь нэг зургийг авчи. Дээрээс нь манай нарны аймгийн зургуудыг авчи гэдэг санааг анх NASA твшүүлээд тэгээд NASA-гийн эрдэмтэд хөлгийн камерыг их дэлхийн зүг рүү эргүүлээд тэгээд яг 1990 оны 2 сарын 14-нд авсан Pale Blue Dot гэдэг алдартай зураг энэ хүү гарч ирсэн байна. За жоохон энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөх юм бол Voyager 1 хөлөг бол 1990 онд манай нарны аймгийг яг орхиж явах замдаа 6 тэрбум шүү. Сая биш түрүүн сая гэжсэн тий. Одоо бол тэрбум гаруй километрийн цаанаас энэ зургийг авсан. Тэгээ маш хол зайнаас биднийг харж байгаачлан манай дэлхий бол үнэхээр одоо манай юу найруулагч өгсөн байгаа цэгэл байгаа зү ерөөсөө. Тийм байна. Тийм. Тэгээд тэр зургийг биднэрт одоо харуулсан. Тэгэхээр энэ зураг дээр одоо манай дэлхий үнэхээр өчүүхэн те гариг цогтургуутай харьцуулбал үнэхээр өчүүхэн бид нэр энд ингээ бүх юм болоод бид нар ямар бол эсвэл амьдрал бужигнаал хахад тэр холоос 6 тэрбум километрийн цаанаас зүгээр л нэг цэг л харагдаж байгаа байхгүй юу? Энэ зургийн гоё харагдчих зүгээр нэг цэг байна. Тийм харин.
За тухайн үед бол яг Voyager-ны хүлэг Далаван буюу одоо нөгөө Нептуны тойрог замаас яг гарч исэн. Тэгээд Voyager 1-ийн Ecliptic-ийн за би энийг сайн ойлгоогүй шүү. Ecliptic-ийн хавтгай гэж одоо нөгөө хүлгийн нэг хавтгай юм шиг байна. Тэгээд тэрнээс яг 32 градусын одоо өндөрт байрлсан байсан тэр камер нь. Тэгээ ер нь бол Voyager 1-ийн камерыг унтраахч байсан. Унтраахаас өмнө авсан ийм зураг. Тэгээд энэ зураг дээр манай нарны аймгийн нийт 6 гариг байгаа. За одоо нөгөө бууд гариг чинь нартай ойрхон нар дэлхийн хооронд байгаа шүү дээ. За тийм. Нар Венус хоёрын дунд байгаа шүү дээ. Тэгээ яг тэр үед болохоор нөгөө зураг авах гэсэн чинь бууд яг дэлхийн цаагуур орсон байсан учраас зураг дээр буугаагүй. Тэгээ ер нь бол яг 6 гаригийг ингээд авцсан. Тэгээ тэрийг болохоор шүү дээ. Манай нарны аймгийн гэр бүлийн хөрг гэж нэрлэдэг заяа. Тийм цуврал зургнууд байгаа бүр амар хөөрхөн. Family Portrait of Solar System гэдэг. Манай нарны аймгийн гэр бүлийн зургийг бас анх Voyager авч ирсэн. Хөөрхөн бүр айгүй гоё зургнууд. Voyager ч их буянтай маш шүү те. Буянтай. Ер нь бол хүний гараар бүтээгдсэн хамгийн хол явж байгаа одоо бүтээл хэрэгсэл аппарат. Тийм байна. Тийм. Voyager 1 нь нарны аймаг болон за Voyager 1-ийн хүлгийн тухайд ер нь жоохон ярьж өгье. Нарны аймаг болон түүний хязгаар за тэгээд түүнээс цааш огторгон орон зайг судлах зорилгоор NASA-гаас энэ хөтөлбөрийн хүрээнд 77 оны 9 сарын 5-нд хүргэсэн сансрын хөлгөө. За үүний дараа сансрын Voyager 2 гэж бас байгаа. Түүнийг бас хүргэсэн 79 онд хүргэсэн. За тэгээд 1980 онд Санчир гаригийн хажуугаар өнгөрөхдөө хамгийн анх бас эндгээр гаригуудын зургийг авч юу руу явуулсан, дэлхий рүү явуулсан. Ер нь хамгийн сүүлд тэр нөгөө манай нарны аймгийн хөргийн зургийг аваад дэлхий рүү илгээх хугацаа нь 5 цаг байсан мөлий. За. Болдох тусмаа энэ зургуудын хугацаа одоо улам уртсан тийм уртсан. Тэ гайгүй биш 5 цаг гэдэг чинь тий. Одоо хамгийн сүүлийн мэдээлж байгаагаар харин гайг байгаад. Хамгийн сүүлийн мэдээлж байгаагаар 2023 оны 11 сард ууг нь бол нөгөө нэг соронзон ажиглалтын мэдээлэл дамжуулж агаад жоохон эвдрэл гараад унтраас юм л да холбогдох боломжгүй байсан. Тэгээд NASA дараа нь болохоор радио төхөөг нь Voyager-ны хүлэгт одоо холбогдож асаагаад холбогдох ч байх асаагаад удирдах асаасан баг. Тэгээ ер нь хамгийн сүүлийн мэдээгээр 22 цаг наашаа мэдээлэлээ дамжуулж байгаа гэсэн ийм мэдээлэл байсан. Ингэдэм бэл зүгээр нэг зураг явуулчихдаг юм билээ шүү дээ ер нь бол тий. Харин яг тий хэдэн сая ийм одоо юу гэдгийг дата мэдээлэл өгөгдлүүд хэдэн сая ингээд хэсгүүдийг явуулаад энд нь хүлээж аваад маш том бас төхөөрөмжөөр хүлээж аваад тэр хэдэн саягаа тий боловсруулж эвлүүлээд нэг зураг болгодог. Харин тий одоо энэ манай дэлхийн сар 2-ын зураг шүү дээ. Энийг ийм 3 одоо саяны нөгөө чиний хэлсэн хэсгээс нь нийлүүлээд нэг фрейм болгож байгаа байхгүй нэг зураг болгож байгаа байхгүй. Тэгээ би энийг нь өөрөө сайн ойлгохгүйсэн болохоор ийш ороод яах юм бэ гэж бодчихсон. Тий ер нь чинь яг тэг яг бидний бодож байгаа шиг тийм энгийн бол биш юм байна. Ерөөсөө тийм энгийн юм биш. Үгүй энэ ч одоо тэгээ 6 тэрбум километрийн зайнаас авсан зураг шүү дээ. За Voyager нэгт нэг Пензе яваа билүү гэсэн байна. Бүр 2 алтан бенз үүд юм билээ шүү. Тийм сонсч ирсэн юм байна. За одоогийн байдлаар дэлхийгээс Voyager нэг 25 тэрбум километрийн цаана явж байгаа. Тэгээ хамгийн хол аялж байгаа хүний гараар бүтсэн төхөөрөмж Voyager 1. За 1977 онд бүтээгдсэн гэдэг чинь одоогийн байдлаар бараг хагас 100 жил аялж явж байгаа. Тийм байна. Тийм. Тэгээ 2025 он хүртэл ажиллах болцоотой гэдэг тооцоо байсан. За тэгээ түүнээс цааш ер нь бол хүлгийн ажиглалтын хугацаа дуусж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ л бас хөөх юм бас нэг хитэн зураг сүүлийн удаа бас илгээсэн л юм шиг байна. Шатлаараа л зүтгэж тий. Шатлаараа л зүтгэсэн. За. Тий. За тэгээ өнөөдөр яг энэ NASA-гийн бүр юм юу вэ? Нөгөө нэг нарны аймгийн одоо юу вебсайт байгаа шүү дээ. Нөгөө нэг Family Portrait of Solar System гэсэн энэ рүү ороод үзэх юм бол бүр үнэхээр сонирхолтой. Яг ингээл дэлхийн зургнууд, сарын зургнууд дэр нэг манай нарны аймгийн гаригуудын зураг энэ төр гээд NASA-г жоох ухуул манайхан гоё юм билээ шүү. Гоё. Би тэр нөгөө тэр юун дээр очиж үзсэн санагдав. Хөрөл тогоотын манай нөгөө юу гэдэг шүү дээ. Одоо оронгийн төв. Тийшээ очиод бас дурм уран гарна харж үзэх юмсан гэж бодоо л яваад байгаа. Нэг би бас тэгэж бодоод байгаа шүү. Тэрээс үзээгүй. Тийм чи яг нөгөө гэрлийн бохирдлоос ууг нь зүхтаагаад тэгээ хотоос ингээд зайтай байгуулагдсан чинь хотонд хилээд ахаад бас гэрлийн бохирдолтой болоод байгаа л гэдэг юм лээ. Яа багс. Тийм хотоосоо явсан ч хот нь явдггүй те. Бид хотоос холдоод гэрлээс холдсон чинь гэрэл биднээс холдохгүй юу? Тийм байлээ. Тийм байна. За ийм өдөр ахнаа. За сонирхолтой байна. За хоёулаа 7 цаг 23 минут болсон болохоор хамтран ажиллагчаа танилцуулчаад өргөжлүүлье. Цэргүү уужим амьсгалын ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ бидэнтэй хамтран ажиллаж байгаа.
Швейцарын Сандоз гэдэг эмийн үйлдвэр байгаа. Тэгээ энэ эмийн пүүсийн бүтээгдэхүүн тэгээд анх 55 жилийн өмнө буюу 1968 оноос эхлээд эмчилгээнд хэрэглэж эхэлсэн байгаа. Ер нь бүх төрлийн цэрэг шингэлээд гадагшлуулсан. Тийм ээ. Тийм. АЦЦ ер нь 3 үйлдэлтэй цэрэн шууд нөлөөлөд цэрийг үр дүнтэй шингэлээд тэгээ гадагшлуулна. Дараа нь болохоор антиоксидант буюу одоо хордлого өрөвслийн эсрэг хэрэгэлсэн цагаас эхлээд шууд хордлого тайлна гэсэн үг. Өрөвсөл бас бууруулна. За тэгээд микробын био бүтээгдэхүүн бүрхүүлд үйлчилж өгнө. Антибиотик эмчилгээний үр дүнг бас дэмжиж сайжруулж өгнө гэсэн. За ер нь АЦЦ бол бидний ичнээ танил тий. Одоо ингээд яг өвөл мөвөл ханаад нь юу ч хүүхдүүдэд эмчнэр антибиотик юм эмчилгээтэй хамт заавал ер нь АЦЦ-г бичиж өгч идэг тий. Тийм шүү дээ. Тий ер нь энэ цэрэг гэдэг чинь болохоор зүгээр ингээд энгийнээр ойлгохоор одоо тэр ням бактериуд те устсан тэр муухай зүйлүүд л ингээд хуримтлагдаад бөөг нэрчөөл байгаа юм шиг байлаа шүү дээ. Тэрийг байн гадагшлуулж явах бол нөгөө уушиг чинь дороо хатхаа болчихно. Уушиг дороо өвчлждөг гэдэг. Тийм болохоор тэр тусмаа хүүхдүүд те. Тийм тэр тусмаа. Тэгээ одоо АЦЦ чинь амар гоё амттай болцсон, уухад амархан те. Тийм болцсон. За ингэж байгаа АЦЦ-нд антиоксидант үйлдэлтэй буюу тийм төрөв хэлсэн те. За АЦЦ-нд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зайлшгүй эмийн жагсаалтанд бас ордог бүтээгдэхүүн. За Герман дахь эмийн 3 дахь хамгийн том салуутаас эмийн үйлдвэрлэдэг юм байна. За 2022 оны Европын бүс нутгийн хамгийн их борлуулагдсан цэр шингэлэх хэмээр бас шалгарч ирсэн байна. Манайд ч гэлтгүй Европт бол бас их л хэрэгэлдэм байна. Тэгэхээр за Европын холбооны зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан цорын ганц цэр шингэлэх юм гинэ. Ааха. Дээрээс нь АЦЦ харшил өгөхгүй амтан таатайг бол бид нар мэдж байгаа. Бид нар багада ямар хашин эвгүй юмнууд дуудаг байсан тийм шүү дээ. Нөгөө юу ч гэдэг байлаа. За тэгээ сүүлийн үед насан туршидад зориулсан 3 төрлийн АЦЦ гарсан байгаа. АЦЦ лон гэдэг нь болохоор шилэн стаканд бүлээн усанд дуусгаж уудаг. АЦЦ халуун ундаа гэхээр яг одоо хүйтний улиралд бас энэ улиралд солигдож байгаа жоохон жинцэн үе мүйд бол уучихад бас зүгээр шүү. За дээр тийм эхлээд хүүтэн усанд дуусгаад дараа нь халуун ус нэмээд тэгээ бүлээн болгоод уудаг. За АЦЦ актив гэж байна. Усаар даруулж уух шаардлагагүй шүү. Амандаа уусгаад уучдаг нөгөө нундаг. Хүлгээл уучдаг. Тэр нь бол аманд ингээд уучдаг. Тэгээ нэг зам муутай одоо бид нар нэг ус ундаа холдохгүй ч юм уу машин тэрэг замдаа уучих нь шүү дээ. Яг үн тэр үед уух боломжтой гэсэн үг. За. Тэгээд сүүлийн 20 жилийн хугацаанд АЦЦ-гийн хүний эсийг задрахаас хамгаалах үйлчилгээг үргэлжлүүлэн судалж бас сайжруулсаар л байгаа юм байна шүү. За ерөнхийдөө товчхондоо бол иймэрхүү манайхан бол АЦЦ-г ер нь мэдэндээ тэгээд 1883 гэсэн дугаараас бас асуул авлах зүйлэл авалж тодруулж болно. За тэгээд ер нь бол нэг Монсын лавлах утас шүү дээ тий. Тэгээ Монсынхан маань бас зөвлөгөө энэ төр бол харамгүй өгчдөг, ууралж загнадаггүй. Монсыг би буруу одог бол нөгөө бас эмчтэй байдаг бах. Тэг мэрэгжлийн эмчээр зөвлөгөө өгчдөг. Одоо энэ лавлах руу ярихад бол мэрэгжлийн эмч зөвлөгөө өгнө. Тэгээд үнэхээр боломж тийм бас нэг зөвлөгөө авах юм чи. Би нэг хүүхдээ өвдөд ярьж асуусан. Айгуугаа зөвлөгөө өгч жилээ сэтгэлээрээ тий. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ цэргүү уужим амьсгалыг ханиалганы эхний өдрөөс сэргийлэх АЦЦ хамтран ажиллалаа. Баярлалаа. Тэгээд юу яана? АЦЦ бол угаасаа л бүх эмийн сангуудаа байж байгаа тий. Тэгэлгүй яах вэ? Баярлалаа. Баярлалаа. За радио 2 дугаар студиэс дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За би болохоор өнөөдөр дэлхийн усны мониторингийн өдрөө гэдэг юм мэдээлэл авсан байж байна. За чухал байлгүй яах вэ? За дэлхийн усны мониторингийн өдрийг Америкийн цэвэр усны сангаас санаачлаад 2003 оноос олон улсын өдөр болгож ингэ дэлхийд даяараа тэмдэглэе гэж тэмдэглэж байгаа маань. Тэгэхээр чинь ч одоо 22 дахь жилдээ энэ жил тэмдэглэж байна. За энэ өдөр болохоор иргэдийг орон нутгийнхаа усны нөөцөд үндсэн мониторинг хийх боломжийг олгох замаар дэлхийд даяар усны нөөцийг хамгаалах. За тэгээд олон нийтийн одоо мэдлэг оролцоог нь яг энэ чиглэлд бол нэмэгдүүлэх те усаа хайрлаж хамгаалъя гэдэг энэ санааг л ер нь төгөөх юм гол зорилготой юм өдөр. Яг миний одоо юу гэмдэг те үзэл баримталтай яг нийцдэг өдөр байна. Би яг тэгдэг аахгүй гэртээ усаа те юу яа хүүхдүүдээ нэг усаа хэмнээ баг гоожуулаа гэд манайхан ерөнхийдөө бас тийм болцсон. Хэрэггүй үедээ усаа хаачдаг. Шүдээ угаахтаа газ норгож авч усаа хаагаад ингээд болоод. Ер нь ингээд хүүхдүүд чинь сурчтай юм байлээ. Яг үнэ. Ер нь усаа ингээд гамнах одоо олон аргууд байгаа штэ. Бид нэр ингээд нөгөө нэг усаа ингээ гоожуулахгүйгээр нөгөө одоо шүдээ угаахтаа жишээ аваа ярих юм бол жижиг аяхтай хүн болгонд туссан аяхтай тэрэндээ усыгээд зайлаад яачч болно мамаа зайлаад ашиглаж болно. Нөгөө усанд орохдоо биеэс хамтч усаа хаачих гээд байгаа штэ. Үнэн. Тий. Гэх мэтэлсэн. За яг хөө зарим нэгэ жоохон хитэрж болно л да хитэржээж болно. Гэхдээ химнээд байгаа юм шиг. Аль болох тий өөрийнхөө л тий боломжийн түвшин нэгэд химнээд авахгүй бол яг одоо ингээд бид нарт нэг тэнгэрийн доор тааж төрж байгаа улсууд зарим нь бол усаа импортлоод аваад эхэлсэн байна. Худалдаж аваад.
Тийм дотроос шууд ингээд карантинаас гожуулаад усаа ууж чадахгүй гаднаас импортлж авдаг тийм улсууд бас бий болоод эхэлсэн байна. Тийм тэрэн дээр нь хүмүүс бас жагсаал цуглаан хийгээ те яг тэр нь бол маш том юм бизнес болсон. Гаднаас ус импортлох бизнес болсон ингээд явж идэг улсууд ч байж гин. За нэг харамсалтай юм нь болохоор манай улс яг ундны цэвэр усаараа буюу одоо нэг газрын гүнийхээ усаар усны нөгөө сангаа нойлдоо хэргэлдэг те машина авгаадаг те юу гэдгийг ингээд дахин боловсруулах одоо саарал усны тийм систем саарал усны энэ юу болвол боломж болцоо бол манад ер нь жоохон тиймэрхүү байдагт би жоохон харамсч идэв. Гэхдээ удахгүй ер нь өөрчлөгдөх байхаа л гэж ер нь. Гэ би одоо өөрчлөгдөөд эхэлсэн байх гэж бодож байна. Одоо нөгөө нэг ус түгээл нөгөө юуныхан 100 мөн ингээд өглөөгөр хаад нөгөө ус түгээд услаад идэг машин мэддэг шүү дээ цэцэг ногоо тэр саарал ус тэрийг нөгөө манай нэг томхон групп усаа ингээд дахин боловсруулад нийлүүлдэг гэж сонсч байсан. Энд чинь бас л нэг дэвшил шүү дээ. Ингээд бас өөрчлөгдөж байна. Яг ерөнхийдөө ингээд нэгдсэн байдлаар зохион байгуулалттайгаар ингээд саарал усаа хэрэглээд эхлэх юм бол бас уг нөр шүү те. Тийм одоо манай ер нь хамгийн их саарал ус ярьдаг юм чинь нөгөө машин угаалга шүү дээ. Тийм машин угаалга гэнтэр гэл одоо тэгэл юу гэмдэ нэг айл өрхийн хэмжээнд ашигласан усаа ингээд эргээд саарал усаа 0-до хэрглэж ихаар энэ системийг уг нь боловсруулчвал мэдгүй хичнээн хэд 100 мянган тонн ус хэмнэх юмдээ гэж би боддtiin зүгээр. Үгүй тийм наадтай чинь санал нийлж. Тэгээд ингээд энэ тэнд ингээд байгууллагын 0 мол руу орохоор бас ингээд зүгээр ус нь ингээд гожоол бэж идэг энэ 0 байдаг те. Гол арламар тийм. Тийм амар хэцүү тэгээд тэрнийг юмыг анзалж байгаа юмсан гэж боддог. Би зарим нь бол бүр доогуур ингээд хаагаад орхичтэй. Чадахгүй юм чинь. Тэгээд доотлих нь бүр юугаар ингээд хаагаад энэ төр орхичдэг. Тийм байдаг. Тэгээд одоо яг хүүхдүүдтэй хэлдэг та нар том болоод те асуудалгүй амьдрахад усаа сайхан гоё ингээд хэрэглэхэд та нарын хүүхдүүд хэрэглэхэд одоо бид нэр усаа хэмнэх тэр үйлдэлээс чинь энэ бүхэн чинь одоо эхлэе шүү ч гэдэг юм уу. Ингээд их хэлдэг. Ер нь нөгөө нэг өрмөн үлдэх хорвоо гэдэг үг байдаг. Гэдэг шиг тийм яг зөв. Юу үнэн би түрүү нөгөө чамаг бие савндаад усаа хаагаад гээ инээсэн штэ. Би өөрөө жоохон дэгдэг байхгүй юу. Чигэлчээд хэрэг болоо. Тий. Тэгээд тэр санагдаа сая. Яг өглөөний процесс санагдаад инээсэн шүү. Яг уу чадлаараа л усаа хэмжиж штэ боломжоор. Тий. Уг зүгээр карантинаасаа ингээд 0 руу явчихдаг тийм юунууд бол бий болсон юм байлаа шүү дээ. Болцсон гэсэн шүү дээ. Тэгээд тэн дээр дунд нэг жижигхэн фильтртэй тэргээрээ шүүждэг. Тэгээд 0 руугаа хэргэлждэг. Үнэн. За бойлроор усаа халаагаад усандаа ороод бие савндахтаа хааж байгаана. Тэгэхгүй бол халуунанд дуусаад хүйтэн болтой. Бойлор юм чинь тэгэж тийм. Бойлор бол халуунаа хэмнэхгүй бол дараа хүйтэн болчих. Тэгээд ингэ чинь за 21 дэх зуунд бол хүн төрөлхтний өмнө хамгийн гол тулгарх бэрхшээл бол ерөөсөө цэвэр усны хомсдол шүү гэж анхааруулад байгаа юм байна л та. Цэвэр усны хомсдол бол хүний одоо хэрэгцээнээс эхлээд цаашаага бүр макро төвшөнд хүртэл одоо юу гэдэм дэ эдийн засгийн хувьд тэ эрүүл мэндийн хувьд гэдэг ингээд маш олон сөрөг дагавартай усны хомсдол бол. За тэгээд ингэж байгаа. Усны хомсдлоос үүдэх сөрөг үр дагавруудыг бол ер нь тоочод барахгүй усны хомсдлоос олж 80 гаруй улсын эдийн засаг ард иргэдийнх нь эрүүл мэнд эрсдэл ороод байгаа гэсэн юм судалгаа нь яг одоогийн байдлаар шүү. 80 гаруй хувь. Тий, 80 гаруй улс орны эдийн засаг. Харин. Тий. За чинэлэг улс орнууд бол далан хаалт барьж очин цагийн дэвшилтийн технологиг ашиглаад бохир усыг цэвэршүүлж бүр одоо нэг далайн усыг хүртэл цэвэршүүлээд хэрэглэх юм одоо тэ ноу-хав инновацууд бол нэвтэрж байгаа шүү дээ. Далайн усыг хэрэглээд ер нь бол эхэлсэн билээ. Эхэлсэн баг. Тий. Цэвэршүүлээд яагаад тэгээд нэг тэр үтэл би сайн ярил сансрын хаан ихтэй гэлээ. Сансрын станц дээр л гэсэн шүү дээ. Хөгжиж явж байгаа. Тэгээ хүний өтгөн шингэнээс нь ундны усыг гаргасан. Гэтэ тэрийг бол маш сайн боловсруулсан баг хүн мэдээж уух учраас аюулгүй байдлыг маш сайн хангасан баг. Тий, одоо нэг хүнээс гарч байгаа амьсгалын уур одоо хөлс мөссийг эргүүлээд ашигладаг гэсэн тий. Сансарт бол. За тэгээд ядуу буурын орнууд бол мэдээж янз бүрийн одоо юм юу гэмдэ ингээд усаа хэмнэх барих юм одоо юу бололцоонууд бол бас жоох хэцүү байт юм байна. Тэгээд 21 секунд тутамд нэг хүүхэд одоо уснаас үүдсэн өвчлөлөөр ингэж өнгөрч идэх гэсэн судалгаа гэдэг. Уснаас үүдсэн гэдэг нь бохир ус хэрэглээд ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар ус тэрний эрүүл мэндэд нөлөөлөөд ингээд нас орж ийнэ гэсэн юм маш харамсалтай юм бас судалгаа байд юм байна. 1990 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 1.2 тэрбум хүн бохир уснаас үүдсэн халдварт өвчнөөр өвчлөөд байна гэсэн судалгаа байсан гэж байна. За гэтэл энэ тоо бараг 30 жилийн дараа буюу одоо ч
буураагүй ерөнхийдөө л энэ төвчөнд бол хадгалагцаар байгаа гинэ. Би яг маш ихээр ингээд нэг ам цангаж исэн үе ерөөсөө мартдаггүй. Говьд манай ээж говьлтай хүн байсан байхгүй. Тэгээд говьлтад бид нэр ингээд намайг жоохон байхдаа явж исэн чинь төөрөөд фургонтой ингээд чихэд явж исэн. За тэгсэн чинь төөрөөд одоо яалаа да бүр бараг миний одоогийн санаж байгаа 1 хоног банаг тавьсан баха. За салерк малерк түлш мөс дууслаа. Цэвэр ус дуусгаад байна. Цэвэр уснууд ерөнхийдөө дуусч байна. Хүүхд чуухт настай хүмүүстэй ингээ усаагаа тэр үеийн хүмүүс ч бас гоё байсан ч юм мэдгүй. Алив тэр хүүхдэд үг ин тэр имээд үг гэл ингээд тэгсэн сүулдээ бүр хатаж өгөх гээд болдгоо. Дууссан бүх юм дууссан. Тий. Тэгсэн нөгөө жолооч нь заамар ч хідүүлээ нэг юм олж уунаа гэд нэг газар зогсоод за эндээс хідүүлээ аргалаад уунаа гэд уусан байхгүй. За нэг газараас ингээл утгаал авчирч өгөөлсөн. Одоо санахад ингээл нэг жоохон булангартай. Тэ юм бохор ус бас ингээл уугаалсан. Тэгсэн нөгөө газараа ингээд дараа нь жоохот ингээд тэр үед ингээд ууж мочоо очиж харсан чинь доор нь ингээл бахан өт мөттэй ингээд орхон мархон яацганаад яаж исэн. Гэтэ тухайн үед бол ер нь бол маш гоё ингээ капта уснаа сандаг. Тэглгүй яд юм бэ? Тэгээд дараа нэг харсан чи жоохон тийм сандаг. Тэгэхээр тэрнээс би ингээд юу ойлгосон бэхээр ус чинь ямар хэрэгтэй юм бэ? Цангах чинь ямар хэцүү юм бэ гэдэг юм хоёр юм бэ? Маш сайн ойлгосон. Ус шүү дээ. Ус бид нар усгүйгээр амьдрахгүй шүү дээ, тий. Үнэхээр бүр ингээд бүр байж чадахгүй болдог тий хацаа. Үнэхээр хэцүү. Яа. Тэгтэл бас баяр үргийн маш сайн авч чадсан байна шүү. Тэгээд бидний баг байхад бол байнга ам цангадаг байсан. Нөгөө гадаа тоглоод байггүй чараагаа. Тэгээд нөгөө орчхоор гарахгүй. Тийм шүү. Тийм мандаа ус гаргачаа чи. Тэгээд нэгийг оргууд нь шанахтай ус аваад гараад тэр. Тийм. За нэгэнт орхож байгаа хүүхд бол тэгэл аврал ээлжтэй. Чи манустай ус гаргадаг гээл барины шилтэй тий. Эсвэл ундааны сам аавнд хийгээл ингээл гаргаж өгдөг. Тэгэл ингээл тэрийн залгилдаг. Залгилахаар нэг сайхан байдаг үжилээ. Үнэ. Тий. За тэгээд ингэж байгаа. Сонирхолтой гац нэг баримтууд бас дурдчих гэж бодож байна. Тийм. Хурд тундас цэнгэг ус ихтэй газруудад ч усны хомсдол бол нүүрсээр байгаа. Ахуйн хэрэглээ хөдөө аж ахуй үйлдвэрлэл хүрээлэн байгаа орчинд шаарддаг усны хэрэгцээг хангаж чадах эсэх нь усыг хадгалж түгээж ашиглаж байгаа байдал усны чанараас зэргээс бас хамаардаг юм байна. За дэлхийн хүн амын 5-1 нь буюу ойролцоогоор 1.2 тэрбум хүн усны хомсдолтой бүст яг одоо аж төрдөг. 1.2 тэрбум тий. Усны ямар нэг асуудал. Бид нар бол сайхан туйлж штэ усаар л тий. Яг үнэндээ. Яг үнэ. За тэгээд усны чанар муу байгаа нь булчин задрах өвчин, гизний хижиг, туулга гэдэг маш олон өвчний суур шалтгаан болж идэг гэж үздэг. За ус хүрэлцэхгүй улмаас хүмүүс гэртээ одоо нөөцөлж идэг тийм улс орнууд зөндөө байдаг. Ус тасарна гэсэн мэдээлэлээр бид нар бас ус авдаг шүү дээ. Тэр шиг байнгын тэгж ус авдаг улсууд бол зөндөө байт юм байна. За ус хомсдтой улмаас ядуу буурын орон алс бөглөө суурьнд бол хүмүүс үйлдвэрлэлийн зориулалттай бохир ус хэрэглэх нь маш ихсэж байгаа. Энэ дээр бол бас анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг ингээд үзэж байгаа юм байна. Одоо ингээд сая манай найруулагч зураг өглөө л дээ. Тэгээ нэг хүүхэд юу нэг жоохон одоо бидний хэлдгээр нэг шалбааг шорон дээр тогтсон шалбаагнаас ус авч байгаа харагдахгүй юу? Үгүй энэ хүний хэрэгцээ байгаад энэ гэхдээ усаар нь цэвэр усаар нь улс нь одоо бид нар хангаж чадахгүй шүү дээ тий. Тэгээ хүн үнэхээр ус хэрэгтэй учраас аргагүй юм байдал төрж шүү Тий. дээ. Иймэрхүү яг баримтууд байна. Тэгээд дэлхийн хүн амын 10 гаруй хомн химийн бодис өвчин үүсгэж нянгатай байж болзошгүй усыг аргагүй ихэнд бас хэрэглэж байгаа гэсэн юм судалгаа байдаг. Би зүгээр харж ирсэн нөгөө хятадын үйлдвэрлэлийн бүсүүдэд нөгөө том нуур гол руугаа шууд бохирооны цутгадаг барьдаг ингээд янз бүр юмнууд байдаг. Тэндээс нь яалтчгүй хүмүүс нь хэрэглэх зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт нөгөө уснаас болоод өвдөж байгаа гэдгээ мэдж байгаа хэрнээ хэрэглсээр байдаг гэдэг юм нэг тийм баримтат кино үзчихсэн. Юунич вэ BBC-д гинч үлээ. Тэрийг хараад за ер нь хэцүү юм байна да. Манайх бол бас л тэ сайхан үнэхээр жаргалтай усад амьдарч байгаа юм байна да гэж бодож исэн. Тэр нь тэгэл голд нь ингээл баах юм хөвөөл тэ шар ногоон өнгөтэй энэ төр болсон. Тэндээс нь аваад усанд ордог ч юм уу. Үгүй. Манай найруулагч өгж байгаа зурган дээр ерөөсөө тиймэрхэн голоос ус авч байгаа юм балга. Тий, одоо бид нар л юм байгуулахаас ер нь тэгэл энэ халуун орнуудын тэр бол ер нь асуудал юм байлээ. Ер нь яг асим дээр одоо л манай захын хорооллуудаар те нөгөө худаг 24 цаг картаар ажилладаг болсноос биш саяхны хүртэл бид нэр худаг онгоох цагийг хүлээгээл яг энэ зурган дээр байгаа шиг юм каниструудаа барайл ингээл усаа авахыг хүлээгээл зогсдог байсан Тийм, шүү дээ. би бол манай тэр хэсэг бас нэг 2-3 жил үлээ гэрээ болт ингээ амьдрахад булгаас ус авдаг байсан байхгүй юу? Оо яг үнэн булаг. Үнэхээр булгаас ингээд очрлж жагаад шанагтан тэр үчин юм байхгүй тийм бүр очрлж байгаа. Тэгээ бүгдээр ингээ шанагдаад айл болох том амтай амтгаас ихгүй бол жижиг амтай ам аваад очиж загнуулна. Тэгээд тэрийг ингээд зөөдөг байсан. Тэр усаар нь хувцас авгадаг усанд ордог барьдаг бас байсан. Үнэн. Тэгээд сүүл би нэг нодлон билүү тэр газар очсон чинь харамсалтай нь тэр булаг маань ширгсэн ансан байлаа.
Гэх мэтчлэн ингээл одоо жилд хэдэн зуун билээ булыг шанд ундрахын ширэгж идэг гэсэн бас юм харамсалтай судалгаа тав баримтууд байдаг. Үгүй тэгээ бид нар яг өнөөдөр нөгөө сонсоод өнгөрөхгүйгээр энэ дээр бас өөрийнхөө чадлаар одоо хийвэл гоё те. Одоо энд нэг комент исэн. Би ингээд нөгөө нэг усныхаа манайх ингээд усны хувийн устай өөрийн эдлэн газартай тэгээ 20 жил монголчууд одоо хүртэл 20 жил болсон юм байна л да болж байгаа юм шиг байна. За монголчууд одоо хүртэл манай усыг хэрэгэлдэг гэсэн би шүү. Жүүндагийн ингэж байна. Ойд төөрөөд 3 хонсон хүн ам цангаа сүлдээ шалбаагч уудаг юм билээ гэд нэг ах маань ярьж үлээ гэсэн чинь мөнх жаргал мэгмар ойн шалбааг харцсангүй гайгүй цэвэр талдаа байдгаа гэж байна. Нүү нэг далай малаагаар аялж байгаа төөрсөн хүмүүс амьд гарч байгаа энэ төр кино гэдэг штэ тий. Тэгээ нөгөө брезент заавал авч явж байхын чухлыг тэнд ярьдаг штэ. Далай усаа ууж болохгүй. Ууж болно. Гэхдээ тэр нөгөө нэг яаж ч болохгүй учраас нөгөө бороо мороо орохоор нөгөө брезентэн дээр усаа тосоод ингээд аваад уучдаг. Ер нь миний яг одоогийн байдлаар зүгээр амар харамсаж явдаг одоо хүмүүс ажиллаа хийдэг л байх салбараа мэддэг хүмүүс нь хийдэг л байх зүгээр нөгөө борооны усаа ядаж бид нар зундаа нөөцөлдөг байвал манай өвөөд гэдэг бас аахгүй дээр үуч нөгөө пошигнууд гэдэг үсэн шүү дээ. Тэгээ нөгөө онгорхоо пошигнууд бороо орохоор ингээд яг их тусдаг тэр байшин машингийн юм ингээд тавьчдаг доогоор ингээд тэгээ тавьчгаар нөгөөдөг чинь ингээд нэг ногоо услах хөөрхөн устаа болчихно ойр хавийн юм уугах гадаа мадаа уугах юмнууд тэгээ сайн хариул борооны ус мосонд бас бид нар чинь багтаа усан дөрөөлөх тийм шүү дээ. Сав мавнтаа гүйж гараал орчдөг л байсан шүү дээ. Тэгээд ингэдэг хүмүүс бас байдаг болцсон. Одоо яг тэрийг өөрсдөө ингээд зохион байгуулад хийгээд одоо та гэр байшинтай хийчдэг. Дээврийн ус зайлуулах одоо хоолой шугам ба штэ. Тэрийг ингээд юутай холбоод одоо ингээд тий холбонгуудаа тэнгуүтэй тийш ингээд хид хідэн бүр битүү канистр руу шууд зоогоо тавьчихдаг. Тийм ингээд хооронд нь жижигхэн холбоо гаргацсан яг нөгөө нэг зураг дээр байдаг шиг тий айл сав төрүүлж дүүрхвэ гэдэг шиг ингээд каниструуд ингээд тавьсан тэр нөгөө хоолой нэг каниструудаа дүүргэж идэг. Тийм юм харсан. Тийм айлуу зөндөө болсон байлээ. Болоо штэ. Тийм. Тэгээ тэргээр ногоо модоо усалдаг, машина аваадаг юу гэдэг ингээд байж болох бүх юмдаа хэрэгэлж. Ер нь яг үнэ усныхаа нөөцийг хадгалах. Гэхдээ манайх ч бас нэг юм хийсэн гэсэн шүү дээ. Хиймэл нуур байгуулсан нэг залуугийн тухай мэдээлэл явуулсан. Тийм. Дэнжи мянган нөгөө ногоо нуур гэдэг газар. Би очиж ирсэн. Ногоо нуураас гадна бас дахиад нэг тийм бас дахиад нэг өөр загас мангастай хөөрхөн бүр нэг том нуур бас байгуулсан сураг сонсогдсон шүү. Ногоо нуур чинь нэлээд удаж байгаа. Тийм бах тий. Саяхны бас нэг залуу ярьжсэн тийм. За. Тэгээд борооны ус цуглуулад ногоо цэцэргний мод инээтрээ усалж байдаг. За энэ бол хүмүүсийн хувьд хийж байгаа юм. За бүр томоор нь ярих юм бол манай ус цөлжиж байгаа улс шүү дээ тий. Цөлжилт ихтэй улс. Тэгэхээр ийм боломжийн уснуудаа бас хадгалдаг байвал зүгээр юм шиг байна. Бусад улс орны туршлагыг сайн судлаад хийвэл гоё. Тэгээд нүүбээс өнгөрсөн онд гаргасан дэлхийн усны хөгжлийн тайланд онцлсноор эх 20 жилд усны хүртээмж ахаад 30% буурна гэж үзэж байгаа. Тийм үү. Тэг үүнээс болоод олон улсын харилцаанд бол цэвэр усны асуудал улам бүр чухал тооцогдно гэд ер нь одооноос бас бодлоготой цэвэр усны асуудлыг ер нь улс орнд оруулаад янз бүрийн бодлогын төвшөнд юмнууд хийж байгаа. За зүгээр би нэг жижигхэн одоо нэг хак маягийн юм хэлэхэд говь цөлд бас ус гаргаж авах боломж байт юм байлээ. Гаргаж зүй тийм. Би ингээд үзчихсэн газар ухаад нэлээд жоохон бас нэг хөөрхөн метр хэрэг тийм үү. За нэг 50 60 70 санж ухаад доор нь нэг сав юм аяг тосоод за гэлгар уут хэрэгтэй. Гэлгар уутыг яг дээр нь тавиад таглаж тавиад за ингээд нөгөө гэлгар уутаа хөдөлгөөнгөө болгож ингээд одоо жоохон илсээр ингээд булаад за яг дунд нөгөө одоо юу гэмдээ сав тийм савны тушаа гэж бодож байгаа хэсэгтээ жижигхэн чулуу ингээд тавьчихдаг юм. Одоо жоохон ингээд нөгөө уутаа жоохон хонхоолоод гэсэн. Хүндрүүлээд. Яг нөгөө тусгаад дээ штэ. Газрын чигийг цуглуулж авах чам юм тийм үү туслаа. Тэгэнгүүт нэг 2-3 цагийн дараа ирэхэд ямар ч үсэн 3 4 балга бас бол гарчиж илээ. Яг нэг Монгол залуу тийм бичлэг боддоор хийцэн байсан. Тэгээ нөгөө усаа ингээд өөрөө угаад ингэдэж шүү гэдгсэн. Бас мэдээд авч гэмгүү. Мэдээж авч юм. Тийм штэ. Адал явдал дуртай тэнд яваа яаж ч юм бэлээ. Ер нь хүний амьдрал бас таахад хэвчээ штэ. Одоо нөгөө ус нэрийг харахаар бид нар нөгөө Монгол арх нэрдэг шиг тийм зарчмаар л юм гэдэг ус гаргаад авч байгаа гэсэн үг байхгүй. За өстой үнэхээр гоё өдөр маш чухал өдөр хэрэгтэй мэдээлэл гоё ч мэдээлэл. За ингээд тий өнөөдөр усны мониторингийн өдөр ямар ч гэсэн бүгдээрээ чадах чадлынхаа хэмжээнд усаа харилцахаа хамгаалцгаая те хүүр хөөхтүүдтэй бас загцгаая. Яг үнэ. Тий гэдгийг бас уриалъя те. Тий маш гоё комментууд орж ирээд байна. Гэхдээ нөгөө мэдээлэлээ бас уншия те. Одоо Улаанбаатар хотод 7 цаг 42 минут болсон байна. За дараагийн хамтараа ажиллаж танилцуулъя. Ондоогийн сарын багцууд гал 100 болон тал 100 хэмээн хоёр янзын сонголттой боллоо гэд ондоо маань хамтараа ажиллаж байгаа. Гал 100 гэж аим шиг сонсогдсон. Тэгтээ биш энэ гал 100 биш гал гэж чээ 100-ийн 5 байна. Тий. Гэтэ албаар баг юусан баха тий. Тий энэ бас хөөхөө энэ айгу гоё сэтгсэн нэрэл ондоо юм да.
Сарын компаниуд сарын багцуудаа шинжилсэн гинэ. Тэгээ хэрэглэгчдэд илүү уян хатан ашигтай нөхцлөөр үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа ийм боломжийг бүрдүүлээд байгаа маань. За одоогийн энэ галзуу гэдэг байгаа багц нь болохоор 30 хоногийн хугацаатай 100 ГБ дататай. Яг сүлжээнд бүх сүлжээ харгалзахгүйгээр заяа. Мессеж нь ч үнэгүй, дуудлага нь ч үнэгүй. Дээрээс нь энэ багцыг 15,000 төгрөгөөр авна. Тал 100 гэдэг одоо надад нэг тийм 100 ГБ хэрэггүй байж болно шүү дээ. Надад нэг тэ хэрэглээндээ тараа би жоохон хямдхан багыг авъя гэх юм бол тал 100 нь болохоор 50 ГБ те. Тэгтээ бүх сүлжээ харгалзахгүй бас мессеж үнэгүй, юу дуудлага нь бас үнэгүй. Тэгтээ 11,000 төгрөг. Нарийн. Ондогийн хэрэглэгчид багцаа уржил цэнэглээд хямдрал эдэлж болдгоороо бас онцлог байдаг. Яг үнэ. За өөрөөр хэлэх юм бол хэрвээ энэ хоёр багцын нэгийг нь сонгоод 6 сараар нь урьдчилаад цэнгэлчих юм бол үнийн дүнгээс дахиад 30% хямдруулж авах боломжтой. Нөгөө нэг энэ боломж юу нэгээд байгаа шүү дээ. Эндээс дахиад 30%. Тий. Тэгэхээр чин ондоо юм аа. Хэд болчихвол ээ баг. За ингээд шинээр ондогийн хэрэглэгч болох гэж байгаа болон шин дугаар авахаар зэхэж байгаа хэрэглэгчдэд зориулаад 6655 гэдэг юм сэрийн шин дугаарыг санал болгоод задлаад эхэлсэн байгаа. 6655 гэдэг бол гой сонсогч шүү дээ. Тийм шүү дээ. 6655 44 33 гээ явчихсан байна. Гоё те. За ингээд дэлгэнгүй мэдээллийг нь 6666 1866 болон ондоо брендийн Facebook хуудаснаас нь пэйжнээс нь бас авах боломжтой. 1866 66 гэсэн. За баярлаа. Юмыг яждгүй ондогийн офисын хаяг нь хэрэгтэй байж болно те. Тэгэх юм бол Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамж New Horizons гэдэг офисын 2 давхрын 201 тоотод байгаа шүү. Ондооч ялчгүй ондоо л та тий. Ондоо юм байна. Үнэхээр ондоо юм байна. За ингээд ондоогийн сарын багцууд гал 100 болон тал 100 хэмээх хоёр янзын сонголтоо боллоо. Ондоо хамтран ажиллаж байна. Баярлаа. Баярлаа. За үнэхээр сайхан комментууд бичиж байгаа. Усны талаар мэдээлэл өгч байгаа хүмүүстээ баярлалаа. Усны талаар илүү гой юм харъя гэвэл бас коммент уншчих зүгээр юм байна. Тийм байна. Надад нэг мэдээлэл байна. 1975 оны 9 сарын 18-нд барьцаалагдсан Пати Херст гэдэг эмэгтэйг холбооны мөрдөх товчоо баривчилсан өдөр. За энэ бол ер нь барьцаалагдсан хүнийг үү? Тийм барьцаалагдаад энэ нөгөө нэг Стокгольм синдром гэж байдаг штэ. Тэ Стокгольмын синдром гэдэг. За. Энэний одоо бас нэг том жишээ болсон түүх юм байна. За яасан гэхээр Америкт ингээд бүр хэдэн үед амьдсан хэвлэлийн магнат байт юм байна л да. За тэн дундаас хамгийн алдартай нь Уильям Рэндольф Херст гэж хүн байсан. Түүний ач охин удам дамжсан баяа айлын 3 дахь хүүхэд яг гэрийнхээ 3 дахь охин ирээдүйд бол жүжигчин болсон. Дөнгөж тухайн үед 19 настай байсан Пати Херст гэдэг эмэгтэй байна. Patricia Campbell Hearst гэдэг. Эмэгтэй байгаа. За түүнийг бол Пати гэж дууддаг юм лээ. Патигээ явчих. 1974 оны 2 сарын 4-нд Берклид гэртээ байжсэн чинь нэг юм партизаны террорист бүлэг гэдэг тухайн үед бол ийм бүлэг байсан юм лээ. Нэг 2 жилийн хугацаанд бас түгэж явсан юм шиг байгаа. Симбионыг чөлөөлөх айрам гэдэг. Энэ бүлэглэлийн 3 гишүүн гэрт нэвтрээд охиныг барьцаалсан. Маш тэнэлэг гэрүүлжтэй. Америкийн хэвлэлийн магнат. Ийм гэр бүлийн одоо ирээдүйн үе залхамжлагчийг барьцаалж гин гэсэн үг. За барьцаалагчид террорист бүлгийн баривчлагдсан 2 гишүүн болох Жором Ремиро Рус Литл нарыг суллахыг шаардсан. За. Мэдээж те тухайн мууч нутгаас нь тухайн мужаас нь үгүй яалаа гэж суллах. Үгүй шүү. Гэмт хэрэгтэн бол гэмт хэрэгтэй. Яг нэг нь бол бараг сайр бол хоёулаа хүн хөнөөгөөд эвгүй гараад байна шүү дээ. Тийм эвгүй гараад байсан. Бартартах гэдэг нь тий. Барьцааг яаж бар. За. За тэгээд тэгэнгүүт нь барьцаалагчид Херстийн баян чинэлэг гэр бүл рүү хандаад Калифорниад байгаа заа юу өлссөн цангасан тусламж хэрэгтэй байгаа хүн болгонд яг одоо $70 хоол хүнс тараахыг шаардсан. Ер нь бол яг одоо ч яг яаралтай тараа гэж хэлсэн. Баян аав нь охиноо авармаар штэ тий. Тэр даруй нөгөө Херстийн гэр бүл Херстийн сангаараа дамжуулаад 2 сая долларын мөнгийг долларын хөрөнгийг тараацсан. Гэхдээ энийг бол шууд өөртөө ингээд тараагаагүй people in need гэдэг яг энэ Bay Area-д байсан хүмүүс сангаар дамжуулаад хүмүүсийг хорлоо гэдэг үгс юм байлээ. За. Тэгэнгүүт нь барьцаалагчид даврын штэ. Одоо 4 сая доллар гээд. Тэгсэн чинь хичнээн ийм тэр бумтан магнатууд байсан ч гэсэн мөнгө нь бэлэн байдаг юм шиг байна. Тэгэл бах та. Энд тийм хөрөнгө оруулсан барьцаа хувцаа тий байж байгаа шүү. Тэгээд аав нь бүр ингээд аргаа ороод хүүхдийнхээ төлөө охиноо аврах гэдэг штеп. Зээл мэйл хөөцөлдөө тэгээ нөгөө мөнгө цуглуулаа очсон юм шиг байна. За тэрэнгүүд нь яг тэр хэсэгт нь одоо бодвол нөгөөдөл нь дагууллаа барьлаа гэсэн юм нарийн мэдээлэл бол энд байгаагүй. Энэ ажиллагаа бүтлгүүтээд нөгөө нэг алан ядагч бүлэгч нь Херстийг суллахгүй гэсэн. За ингээд нөгөө эцэг эх чинь одоо ингээд судлыг барья гэдгсэн чинь суллахгүй айгүй удсан. За энэ хооронд дүүл манай охинд юу болж байгаа юм бэ?
5-7 хоногийн турш шүүгэнд гар нь хүлээстэй нүдний болжтой гэрэлгүй хоол хүнс дээрээс нь нойр дутуу байсан. Шүүгэн дотор байгаа юм чинь. Тэгээд ер нь бас 5-7 хоногийн турш ер нь байнга ална. Болохгүй л ална гэдэг юм сэтгэлийн дарамтанд байгаа шүү. Занал хийлэл дунд дээрээс нь элдэг хүчрхийлд өрцөн маа. За тэгээд удалгүй нөгөө нэг охиныг суулж чадахгүй мөнгө төгрөнд нөгөө шаардлагууд нь биелэхгүй болоод ирэнгүүт симбионыг чөлөөлөх армийн Дональд Дефриз гэдэг одоо энэ генерал гэдэг нэг бас хочмочтой юм лээ. Охины тархийг угааж ирхэлсэн. Тэгээ бусад гişүүдийнхээ хамт тархийг нь угаагаад тэгээд энэ хооронд Патришад нэг юм бодогдсон шүү дээ. Патид би амьд үлдэхийн тулд эдний бүлгийн гişүүн болох хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ ингээд тархиа угаалгаа дээрээс нөгөө Стокгольмын синдромд өртөөд эдний бүлгийн гişүүн болцсон. За тэгээ болонгуудаа өөрийгөө нөгөө Че Гевара гэдэг шүү дээ. Би буруу нэрийг хэлээд иж магадгүй шүү. Найз бүсгүйг Таня гэдэг байсан юм байна. Таня гэдэг нэрийг өөртөө авсан заяа. За одоо ингээ гемт хэрэгт орооцолтож эхэлнэ. Банкны дээрэн байрцаа, дэлгүүр дээрэмцэн зэвсэг талдлага малдлага хийсэн, цагдаагийн өмнөөс буудалцсан барьсан хүн хүнөөсөө хэрэгт хүртэл ингээд нөгөө оролцсон болоо явчихж байгаа байхгүй юу? За ингээд ууг нь анх барьцаалгцсан гэдэг улс юу тэр хаваараа шуугаан дэгдээжсэн эмэгтэй чинь сүулдэ нөгөө буу муутай ингээ банкн дээрэмдэж байгаа тэр нөгөө бичлэг энэ задраа тэргүүд яалтчгүй гэмт хэрэгтэн болчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт холбооны мөрдөх төвчнөөс энэ эмэгтэйг баривчил гэсэн тушаал гарсан. Тэгээд яг 1975 оны өнөөдөр баривчилсан байна. За одоо бас дахиад нэг юм байна. За охин баривчлагцсан. Тэгээд шүүх хурал болж байгаа. Тэгсэн чинь шүүхээс 35 жилийн ял оноос ер нь бол нийтдээ 11 зүйл анги хэрэгээр ялуудыг ингэж оноогод нэмсээр байгаа 35 жилийн ял оноодог байхгүй юу. Тэгвэл энэ нөгөө сүүлийн шатны шүүх гэдэг нэг сүүлд нөгөө тог гэж дуургаж нөгөө шийдвэрийн гардаг тэр шүүхтэр ингээ яг хүлээгдэжсэн чинь тухайн нөгөө амар хатуу байсан шүүгч нь өнгөрцөн. Тэгэнгүүт дараа нь өөр шүүгч орж ирэнгүүтээ охинд 7 жилийн ял өгсөн. Тэгээ охин 7 жилийн ялаа аваад 2 жил нь шоронд суусан. Энэ хооронд эднийх нөгөө баян чинэл гэрүүл штэ тий. Миний хардлагаар лобби явсан баха. За. Яг 2 жил ингээд ялаа эдэлжсэн чинь тухайн үед 1979 онд шүү. Жими Картер, ерөнхийлөгч Жими Картер охинд ялыг нь хөнгөлөх юм хөнгөлөлт өгсөн. Тэгэхээр охин 2 жилийн ялаа эдлэнгүүтээ тэнсэн харгалзах ялтаагаар дээрээс нөгөө барьцааны мөнгө өгөөд шоронгоос суллагцсан. За тэгэнгүүт 2001 онд ерөнхийлөгч Билл Клинтон албан тушаалынхаа яг сүүлийн өдөр охиныг бүр ингээд иргэний эрхийн сэргээгээд нөгөө ялгүй болгосон. Тэгэхээр энэ хооронд бол аав нь лобби явуулсан байна. Тэгсэн л ахaltaа мэдээж. Энэ юуны найруулагч өгсөн зурган дээр энэ төрөө нөгөө буу барьцсан юу дээрм нь харагдчихсан бүр инээж мэдээцсэн. Зөндөө байгаа наа зураг зүг. Инээцсэн нүүр амамаа будцсан нүдэ тэндэж мэдээцсэн явж та. Контр мотор зурцсан. За тэгсэн Пати эрт ингээ шоронгоос гарчиж байгаа 79 онд шоронгоос суулгадаа 2001 онд одоо гимт хэрэгтэн биш болчихж байгаа байхгүй иргэний эрхээс ирсэн. Тэгээд 79 онд нөгөө тэнцэнгээр гарч явах хугацаанд гарангуут наав нэгэд баахан бие хамгаалагчид хүслээд охины аюулгүй байдал чухал шүү дээ тий. Тэгээд охиноо ингээд хамгаалуулдаг байсан. Тэгсэн чинь 79 онд шоронгоос суулгацсныхаа дараа өөрийг нь хамгаалж исэн цагдаагийн ажилтан залуутай гэрэлсэн. За. Бернард Шоу гэдэг залуутай гэрлээд Connecticut-д тэр хоёр хоёулаа сууршаад 2 охинтой болсон. За тэгээ нөгөө нэгэнд одоо ингээд юу судлагчаа тэнсэнтэй мөртөө судлагчаад байгаа штэ. Тэгээд өөрөө бас нэг тодорхой хэмжээний шүтэн бишрэгчтэй болсон. Тэгэнгүүт 1982 онд найруулагч хараад эхлээд номоо хэвлүүлсэн шүү. Өөрийнхөө номыг хэвлүүлсэн. Миний Every Secret Thing гэд бүх нууцын тухай юм шиг. Тим ном хэвлүүлээд энэ бүр бест селлер болсон заяа. Яг ингээд тэр нөгөө юу мунд байсан ер нь өөрийнхөө туулж ярьсан бүх юмнуудаа бичсэн юм шиг байна. Үүнээс гадна дахиад 3 номтой нийтдээ 4 ном бичсэн юм ихтэй. 1990-ад онд найруулагч Джон Уотерс гэдэг хүн хараад охиныг хэд хэдэн кинонда тоглуулсан. Ер нь киноны бас нэг туслах маслах дөрүүд бүтээгээд яваадсан бас юм жүжигчээ юм ихтэй. Тэгээд хажуугаар нь одоо бол судлагдсан байгаа эрх чөлөөтэй амьдарч байгаа юм ихтэй бас нөгөө буйны үс хийх ёстой шүү дээ өөрөө чинэлэг юм чинь. Альцхаймер дохын эсрэг тэмцэх сангуудад мөнгө хандуулдаг. Дээрээс нь Meals on Wheels гээд нөгөө хоол хүнсээр хангадаг бас тийм хандив тусламж үзүүлдэг юм лээ. За нөхөр нь бол хор тавдраар нэлээд эрт өнгөрсөн. Одоо бол өөрөө Пэти Херст бол 71 настай Нью-Йорк Connecticut хоёрт одоо ирж очиж амьдарч байгаа. Тэгээд яг энэ нөгөө тэр нөгөө магнат хүн штэ тий. Тэгээд өв залгамжлалыг нэс тооцох юм бол энэ ном болон кинонуудаас олсон ашиг нь 50 сая орлоготой юм эмэгтэй гинэ. Сонирхолтой л амьдралтай нөхөр байна тий. Харин тий одоо нэг хүн ингээд би өөрөө хохирогч болцсноо дараа нь ингээд гимт хэрэгтэн болж гарч байгаа нь бас энэ хүний намтрыг бүр нарийн авах юм бол айгүй сони юм билээ. Тэгээ кино минь ууж бас гарсан. Нөхдүүд л энэ хүүхдийн толгой эргүүлээ хийцэн байна л да тий. Тэгээ Стокгольмын синдромын бас нэг том жишээ.
Тийм байна. Тэгээ энэ хооронд бүр ингээд зөндөө юм болсон бэлээ. Тэрийг нь бас алгасаал ингээд тавчих мэдээллийг л хүргэж. Тийм байна. Энэ тэгээд нөгөө шоронд ороод гарлаа гэхээр би за нөхөр айгүй бол буцаад нөгөө бүтэхгүй гарахтаа нийлчигээ бодсон ч үгүй юм байна таашгүй. Үгүй яг одоо ингээд нөгөө нэг энэ хүн чинь баахан хэрэгт холбогдсон нөгөө шоронгийн хамт байх нөгөө барьцаалагдсан байсан бүлэгнийхээ гишүүдийн эсрэг юу яаж байгаа байхгүй мэдүүлэг өгч байгаа байхгүй. Тэн дунд чи өөрийг ална гэжсэн хүн байгаа нөгөө амьд гарахын тулд найз залуутай болсон байсан тэр мөрөн ч гэсэн байгаа. Яриул зөндөө юм. Тэгээд шоронд ингээ орсон чинь шоронгийн одоо тэр нөгөө амьдрах орчин амар штэ тэ хорхоо шавж явдаг л байлгүй нөгөө шавж мавж явдаг л байлгүй. Тэнгүүд аав нь ингээд тэр өрөөг нь урдчилж ороод хүмүүсээр цэвэрлүүлсэн барьсан гэж баяалын хүүхд баяа ялгах байд юм лээ. Гэхдээ ер нь энэ шүүхийн дараа юу гэж гарсан яг маргаантайгаа юм юу вэ гэхээр хууль мөнгөтэй хүний талд үйлчлээд байна гэдэг ийм яриа бас нэлээд гарсан. Тийм. Гэхдээ энэ эмэгтэйг буруутгах харахгүй штэ өөр хохирогч байсан. Тэгээ амьд гарахын тулд ийм юм хийсэн. Тэгээд анх бол арайч тийм туранхай байгаагүй мөртлөө яг ингээд баривчлагдах үедээ 40 кг хэмжээтэй байсан. Зайлаа. Тийм тэгэхээр бас л зовсон. Тийм байна. Тэгээд ер нь яг юу болсон бид нар мэдэхгүй болохоор тийм. Мэдэхгүй шүү дээ тийм. Үнэхээр яг амьд гарахын төлөө ингээд арга марга сөвгчлээд бас ийм дайртай амьд гарсан чинь. Энд чинь айгүй тамлал шүү дээ. 5-7 хоногийн турш ингээд би харанхуу ийм шүүгэн дотор тухтаа чивтэж чадахгүй хоол хүнс дутмаг. Тэгээ дээрээс нь байнгын хаалттай болттой тэ хүлцэрүүн. Тэгээд ална гэсэн сүрдүүлгэнд ор байгаад байвал хин ч одоо бас хямархал. Тийм ч ядаж эмгэгтэй хүн байна. Тийм янз бүрийн бас дарамт юмнууд ирж байгаа л тийм. Дүрцэн гэдэг. Энэ сэтгэл зүйн болон биеийн маш олон хүчрхэл төрсэн байсан. За сонирхолтой мэдээлэл байна. Сонирхолтой л түүх байна. Өстой сонсож байгаагүй юм байна. Харин тийм. Барьцаалагдаад дараа нь баривчлагдаад гэмт хэрэгтэн болоо баривчлагдаад тэгээд жүжигчин болоод ном зохиогоод тийм баяа л явах юм байсан. Сонирхолтой. За 7 цаг 54 минут болсон байна. Нэвтрүүлэг маань өндөрлөх болжээ те. За эрт усуул нэгийг сонсно өрөөтэй дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг маань өндөрлж байна. Та бүхэн үргэлжлүүлээд 8 цаг 10 минутаас та мэдгүй нэвтрүүлгээ хүлээн авч үзэж сонсоорой. За радио 2 дугаар студид хөтлөгч ундрах одгоо найруулагч Эрдмөнх продюсер Батбаяр нар хамтран та бүхэн нэвтрүүлгээ хүргэлээ. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ цэргүү уужим амьсгалыг ханиалганы эхний өдрөөс хэрэглэх АЦЦ. За мөн ондоогийн сарын багцууд гал зүү болон тал зүү хэмээх хоёр янзын сонголттой боллоо. Хондоо хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За сонсогч үзэгчдээ баярлалаа. Баярлалаа.